2014 оны 10 дугаар сарын 17 энэ өдөр Монголын түүхэнд тодор бичигдэн үлдэх нь гарцаагүй. 2 жилд нэг удаа болдог Аз Европын дээд түвшний 10 дахь удаагийн уулзалт Италийн Милан хотноо болж Эбола вирус Украины хямдлагад хүн төрөлхтний өмнө тулгамдж байгаа асуудлууд дэлхийн эдийн засгийн талыг бүтээдэг Аз Европын худалдааны аймаг хэрхэн өргөжүүлэх талаар хэлцгээс гадна 2 жилийн дараа болох ээлжид худлыг хаана товлон задлах тухай асуудал бидний анхаарлын төвд байлаа. 1 жил гаруй өмнө Улаанбаатарт ASEAN 2016-г зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж бас чамгүй хүчрэх хөгжингөө орнууд энэ эрхийн төлөө бидэнтэй хөсөлдөж байлаа. 2014 оны 10 дугаар сарын 17-ны баасан гарыг Улаанбаатарын цагаар оройн 19 цагийн орчимд Миланд шийдвэр гарлаа. 2016 оны Аз Европын 11 дахь удаагийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулагч ASEAN-ыг даргалагч орныг Монгол гэж зарлалаа. I wish the government and the people of Mongolia the best of success in the preparation of this special anniversary summit. Талын нүдэлчид 800-ны дэстэй энэ дэлхийн ертөнцид шин дэг журам тогтоож Аз Европыг холбосон торгоны замыг хянан хамгаалж худалдааны аймаг өргөжүүлж шашин, соёл, иргэншлүүдийг холбосон нэгтгсэн гүүрэн болж байлаа. Харин 800-ны дараа Монгол дахин Аз Европыг холбох том үүрэг хүлээж байна гэж 2016 оны ASEAN-ийн дээд түвшний уулзалт зохион байгуулах эрхээ авч гишүүн орнуудын тугийг гардан авах үеэрээ Монгол улсын ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ. Дэлхийн хүн амын 60% нь амьдардаг, нийт худалдаа хөрөнгө оруулалтын 65%-ийг эзэлдэг, дэлхийн эдийн засгийн талыг бүрдүүлж байгаа энэ хоёр буудал төв ойртон нөхөдлөх хэрэгтэй байна гэж 1996 онд зарим улс орнуудын удирдагчид цуглан уулзжээ. Үүнийг ASEAN-ийн анхны уулзалт үүсэл гэж үздэг. 2008 оны Олимпийг Бээжин авснаас гадна тэр жил ASEAN-ийн дээд түвшний хурал Бээжинд болжээ. Энэ хурлаар манай улс ASEAN-ийн гишүүн болж тасралтгүй оролцоод ирсэн байна. Харин өнөөдөр ASEAN-ийн 20 жилийн ойг эх орондоо тэмдэглэж түүний гишүүн 53 орны төрийн тэргүүн засгийн газрын тэргүүн нарыг эх орондоо авчлах гэж байна. Thank you, Mr. President. This closes. ASEAN бол ямар нэг гэрээ хэлцлийн дагуу бий болсон байнгын ажиллагаатай бүтэц биш юм а. Гэхдээ Европын холбооны 27 улс түүн дээр нэмэх нь Швейцар, Норвеги, Хорват, мөн зүүн өмнөд болон Хойд Азийн 21 улс, Еврокомис, ASEAN-ийн нарийн бичгийн дарга нарын газар гэсэн 2 байгууллага, нийт 53 улс болон байгууллага нэгдсэн олон улсын томоохон бүтэц юм а. ASEAN-д 3 гол бүлэг байдаг. Үүний нэгдүгээрт Европын холбоо, хоёрт нь зүүн өмнөд Азийн бүлэг буюу ASEAN, харин гурав дахь нь зүүн Хойд Азийн бүлэг буюу NESA юм. Европын бүлгийг Итали ахалж, энэ жилийн дээд хэмжээний уулзалтыг Миланд зохион байгуулж байна. Харин зүүн өмнөд Азийн бүлгийн зохицуулагчаар Малайз улс ажиллаж байгаа бол зүүн Хойд Азийн бүлгийн зохицуулагчаар манай улс ажиллаж байна. ASEAN-ийн 3 гол бүлгийн нэгийнхэн зохицуулагчаар ажиллаж байгаагийн хувьд Монгол улсын ерөнхийлөгч захирал Элбэгдорж энэ удаагийн уулзалтыг нээж үг хэлэх зочдын нэг нь болж байна. Юуны өмнө энэхүү дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаа Италийн засгийн газарт талархлаа илэрхийлье. Мөн ASEAN-ийн игнэнд шинээр гишүүнээр эсэж байгаа Хорват болон Казахстаны төрийн тэргүүн нарт баяр хүргэе. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь олон улс дэлхийд дахинд Эбола вирусын тархалт, бүс нутаг дэх мөргөлдөөн тэмцэл, терроризмын аюул өсөн нэмэгдэж байгаа нөхцөлд болж байгаагаар онцлог юм. Өнөөдөр болж байгаа ASEAN-ийн чуулган нь дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүнүүд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэж, санал бодлоо солилцож, нэгдсэн байр суурьд хүрэх бололцоог олгох ёстой. Өнгөрсөн сард болсон нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулган дээр Монгол улс дэлхийн цагуурийн өөрчлөлтийн асуудлаарх байр суурийг илэрхийлж, үүний төлөө шийдвэртэй алхам хийхийг дэлхийн хамтын нийгэмлэгийн орнуудад уриалсан билээ. ASEAN-ийн чуулган Аз Европын бүс нутгийн уялдаа хамтын ажиллагаа, чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тогтвортой хөгжлийг улам нэмэгдүүлнэ гэдэгт бид санал нийлж байна. Монгол улс үүний төлөө тодорхой санаачлагыг гаргаж байгаа.
Тухайлбал өнгөрсөн сард Душанбе хотноо Оросын холбооны улс Хятад Монголын 3 талд дээд хэмжээний уулзалт анх удаа болж транзит тээврийг хөгжүүлэх, дид бүтц хамтын ажиллагаа болон худалдааны саад бэрхшээлийг арилгахаар тохиролцсон. Хятад Монгол Орос улсын хамтын ажиллагаа ийхүү хөгжиж байгаа нь Аз Европыг улам ойртуулж холбоход томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Зүүн хойд Аз дахь инх тайван тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь манай улсын үндэсний аюулгүй байдлын бодлогын тэргүүлэх чиглэл юм. Улс орнууд харилцан нээлттэй саналаа солилцох нь бидний харилцааны итгэлд түлхэц үзүүлэх болно. Үүнтэй холбогдуулан миний санаачилсан Улаанбаатарын яриа хэлэлцээрийн хүрээнд Монголд зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын уулзалт, олон улсын судлаачдын баг хурал, зүүн хойд Азийн хотуудын захирагч нарын уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Эцэст нь дүгнэж хэлэхэд Аз Европ илүү өргөн хүрээнд хамтран ажиллахад өнөөдрийн дээд хэмжээний уулзалтын үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх гэдэгт итгэж байна. АСЕМ-ийн үдирдэгчдийн уулзалтыг эх орондоо авах талаар бид үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж зөвшөөрөл аван зүүн хойд Азийн бүлэгтээ санал оруулжээ. Манайх ерөнхий зохицуулагчаар ажиллаж байгаа тус бүлгийн 11 орн тухайлбал Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад улс, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд, Казахстан, Пакистан, Бангладеш зэрэг орнууд 100% саналтайгаар дараагийн 2 жилд АСЕМ-ыг Монгол улс даргалж 2016 оны дээд түвшний уулзалтыг зохион байгуулахыг дэмжсэн. Гэхдээ бусад 2 бүлэг юу гэж шийдвэрлэх, нэгдсэн уулзалтаас ямар шийдвэр гарах нь тодорхойгүй байсан юм а. Энэ жилийн АСЕМ-ийн дээд түвшний худлаар 3 багц асуудлаар улс орны үдирдэгчид ярилцлаа. Юуны өмнө Аз Европын хамтын ажиллагааг сайжруулснаар санхүү эдийн засгийн холбоог хэрхэн илүү нягт болгох талаар, дэлхийд дахин тулгамж буй асуудлаар Аз Европ хамтран хэрхэн шийдвэрлэх арга замыг хайж олох, эцэст нь АСЕМ-ийн хэтийн төлөв ямар байхыг ярилцсан юм а. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин, Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Олланд, Японы ерөнхий сайд Шинзо Абе, Солонгосын ерөнхийлөгч Пак Кин Хегээд Аз Европын гол удирдагчид энэ цугласан. Албан ёсны уулзалтаас гадна төрийн тэргүүн нарын ганцаарчилсан тусгаарласан уулзалт яриа хэлцлүүд болдог нь АСЕМ-ийн бас нэг онцлог юм. Энэ үеэр Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин, Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Олланд нар Монгол улсын ерөнхийлөгч Элбэг-Дорчтой ганцаарчилсан уулзалт яриа хэлсэн. Олон улсын асуудлаар хоёр төвийн ирээдүйн хамтын ажиллагааны талаар ярилцсан 10 дахь удаагийн АСЕМ хаалтын хуралдаанаа хийлээ. Энэ үеэр 20 жилийн он 11 дахь удаагийн АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг 2016 онд Монгол улсад хийх шийдвэрээ тэд нэгэнт гаргасан байлаа. Монгол улсын ерөнхийлөгчид АСЕМ-ийн гишүүн орнуудын тугийг гартуулж бид албан ёсоор АСЕМ-ийг зохион байгуулах эрхээ хүлээж авлаа. Энэ эрхийг шилжүүлсэний дараа АСЕМ-ийг зохион байгуулагч орон болоод АСЕМ-ийн бүлгүүдийг ахлагч орнуудын тэргүүнүүд хэвлэлийн баг хурал зарлаж энэ удаагийн уулзлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Бид дөнгөж сая энэхүү Аз Европын дээд хэмжээний томоохон хурлаан өндөрлөлөө. Дэлхийн 50 гаруй орны төрийн удирдлагууд нэгэн дор цуглан зохион байгуулсан АСЕМ-ийн хурлын ач холбогдол сар хүрээ жил ирэх бүр нэмэгдсээр байна. Бидний чуулж байгаа энэ үед маш их хүндрэл бэрхшээлийг дагуулсан цаг гэж бодож байна. Тухайлбал Европ бүсийн орнууд эдийн засгийн хямралд автаж хүндхэн цаг үеийг даван туулахыг хичээж байна. Одоо тус бүсийн орнууд эдийн засгийн байдлаа тогтворжуулах, ажилгүй байдлыг бууруулах, хөрөнгө оруулалтыг татах зэрэг арга хэмжээг авсаар байна. Түүнчлэн Украинд өрнөж байгаа зөрчилдөөнт асуудал одоо хүртэл бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа учраас Европ бүсийн аюулгүй байдалч мөн энэ үеэр чухлаар хөндөгдөж байна. Үүнээс гадна орогт орондын өмнөд хэсэгт үргэлжилж байгаа алан хядах үйл ажиллагаа газар авсаар Африкийн хойд бүсийг ч мөн хамарч эхэллээ. Азийн зарим орнуудад мөн ялгаагүй асуудал дэгдээд байна. Аз Европын орнуудад нийтэд нь тулгарч байгаа томоохон асуудал гэвэл цагуурын өөрчлөлт байгаа юм. Ерөнхийдөө тус хоёр бүсийн хамтын ажиллагаа урд өмнөхөөс илүү бэхжиж байна гэж би харж байгаа.
Өөрөөр хэлбэл хоёр бүсийн харилцан хамаарал улам чухлаар тооцогдож, Азийн эдийн засгийн хөгжил Евро бүсэд ихэд хамааралтай болж байгаа бол нөгөө талаар Азийн орнуудад Европын хөрөнгө оруулалт болон зах зээл хэрэгтэй гэж харж байна. Цаашид аливаа асуудлыг даван туулж, хоёр талдаа ашигтай ажиллахын тулд сайн хэлэлцээ хийж, хамтран ажиллаж, олон улсын дүрм журмыг дагах замаар хүндлэл үзүүлж байх нь юунаас чухал гэж би бодож байна. I would like to add one thing. Бидний энэ удаагийн хурал маш их амжилттай өндөрлөж байгаад энэ уулзалтанд хуран сугалсан улс орнуудын төрийн тэргүүнэр болон хэвлэл мэдээллийн ажилтнуудад баярлаж талархснаа илэрхийлэх нь зүйтэй болов. Монгол улс Европ болон Аз ТV-ийн гол зүрхэн хэсэгт оршдог. Тиймээс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр бидэнд маш чухал тооцогдож байгаа цаг үеийн асуудал болох улс орнууд хоорондоо маш сайн харилцаа холбоотой байх асуудлыг хэлэлцсэн юм а. Хоёр твийн холбоосыг сайжруулснаар ирээдүйд хийгдэх төв хоорондын нислэг, хамтын ажиллагаа, дэд үтцийн асуудал улам цар хүрээгийн хэлэх учиртай. Түүнчлэн энэхүү уулзалтын үеэр хийсэн дараагийн үр дүнтэй ажил бол хуралд оролцсон төрийн бүх тэргүүнээр 2016 онд Асиамын 11 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах Монгол улсын хүсэлтийг бүрэн дэмжсэн юм а. Ирэх 2016 онд Монгол улсад зохион байгуулагдах энэ дээд хэмжээний уулзалт Асиамын 20 жилийн ойн баярын хүрээнд зохиогдож байгаагаар ихээхэн онцлогтой. Мөн 2016 оны 7 дугаар сарын сүүлийн 7 хоногт зохион байгуулахаар төлөвлөд байна. See you in Mongolia. Thank you very much. The summit we just had demonstrates Уулзалтын дүнд Аз Европын асуудал өөр хоорондоо хэрэг хамааралтай байгааг тодтогч өглөө. Хурлын үеэр бид дэлхийд дахинд тулгарч байгаа олон асуудлыг хэлэлцсэн. Загварын өөрчлөлтөөс эхлээд ядуурлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хэрхэн бий болгох зэрэг чухал асуудлуудыг шийдвэрлэх талаас нь ярилцсан. Тухайлбал хүн төрөлхтөнд аимшигтайгаар замнал хийлж байгаа Эбола вирус нь өдгөө олон хүний амьнасанд хүрч суурилын хэмжээнд хүрээд байна. Тиймээс Асиамын гишүүн орнууд болон олон улсын нийгэмлэг хамтран энэ асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах нь бидний гол үүрэг юм а. Түүнчлэн Аз Европын худалдааны салбар дэх хамтын ажиллагаа урд өмнөхөөс илүү чухал үедээ ирээд байгааг би энд онцлон хэлмээр байна. Бид Аз ТV-ийн улс орнуудтай худалдааны чөлөөт нээлттэй шудраг хамтын ажиллагааг юунаас илүүд үзэж байна. Эцэст нь хэлэхэд Асиамын 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр хилцсэн зөвлөлдсөн бүх асуудлуудыг одоо хэрэгжүүлэх л үлдээд байна. Гэгээлэг ирээдүг бүтээхийн төлөө хамтдаа тэмцэхэд бэлэн байна. Өнөөдөр дэлхийд даяар хямрал болж зарим улс орнд томоохон хэмжээний бэрхшээл тулгараад байгаа энэ үед Аз Европын уулзалт зохион байгуулагдаж бид олон тооны асуудлыг хэлэлцэж хурлыг амжилттай дуусгалаа. Миний бодлоор дэлхийд дахин тулгараад байгаа аливаа асуудлыг хамтын ажиллагаан дээр тулгуурлан шийдвэрлэх нь хамгийн чухал юм. Өөрөөр хэлбэл улс орнуудын харилцан ойлголцол хамтран ажиллах нь асуудлыг шийдвэрлэж чадах зорын ганц арга зам болоод байна. Тиймээс Миланд болж байгаа энэ удаагийн Асиамын уулзалтын гол зорилго нь улс хоорондын харилцааг бэхжүүлж тэрхүү гүүрийг баттгаж өгөхөд оршиж байгаа гэж хэлж болохоор байна. Мөн хамтын ажиллагааг бэхжүүлснээр улс орнуудын эдийн засгийг тогтворжуулах, ядуурлыг бууруулах, загварын өөрчлөлтийн эсрэг тэмцэх зэрэг асуудлыг шийдвэрлэх хүч бидэнд байгаа гэдэгт итгэж байна. Бидэнд дэлхий итгэл хүлээл гэж байна. Үүнийг зүтгэлээр хариулъя гэж Монгол Улсын ерөнхийлөгч ард түмэндээ хандаж хэлсэн. Энэ бол ерөнхийлөгч засгийн газар улсын их худлын эсвэл гадаад харилцааны яамыг хийгээд орхих ажил биш ээ. Бид улс үндэстнэрээ үлдэж буй хугацаанд зүтгэж ажиллах үүрэг хүлээж байна. Бид илүү нэгдмэл, илүү зохион байгуулалттай, илүү далайцтай хөдөлж байж 2016 онд ямар байхаа бусдад харуулнаа. Үүний төлөө улс үндэстнэрээ зүтгэцгээе гэж ерөнхийлөгч сануулж байна. Бидэнд илүү сайхан ирээдүй бий гэж тэрээр үргэлж хэлдэг. I wish the government and the people of Mongolia the best of success in the preparation of this special anniversary summit.